Өвөнч тийм ажлын ачаал нэг амар юм бол байхгүй заяа. Тэгээ ойр дүрсэн ингэ нэг юм бүр миний амьдрал сонин сод юм байхгүй. Тэгээ би өөрөө бас ингэ сонин сод юм хийхийг тэмүүлэхгүй байгаад ахаар чинь ингээд бичлэг хийх сонирхол төрөхгүй байгаад идэм бай. Тэгэд ингээд гой хов ярих гэсэн чи ярих ч хоолой бүр ховгүй амьдрсан байж тээ нэг мэдсэн чи энэ одоо залуу хүний амьдрал байж болох юм уу? Би нөө 4 хоногийн хоол бэлдсэн байхгүй юу? Яад гэхлээр энэ 2 дахьд бүх нийт амралт болохоор 2 дахь өдөр нөгөө би гадуур салхинд гарна гэж бодож байгаа болохоор 4 өдрийн хоол бэлтгэхэд яг энэ 7 хоногийн хоол болно. Үсээ аваагүй тэгээд дээрээс нь гадаа амар хүтэн байгаа болохоор малгай өмсөн тэгээд нүүрэн дээрээс тосч түрхийг байгаа болохоор тэгээд дээрээс нь угаасаа гадаа амар утаатай юм чи маск зүүчин. Яг яасан юм яриараа хэсээ бүхий хотоо бүхэн болж байгаа юм ашгүй амьлуулсан юм. Бисээ гарч нөгөө юм хунчир авсан байхгүй хийцтэй цай. Яана энэ 2 бананыг уучлаарай. Үнэхээр уучлаарай. Бисээ юм хунчиртай борц цагаан бодоотой хийцтэй цай. Шар бодоотой авч орж явах ингээ ам биш ингээ хоолоо хорсоо цээж хорсоод идэг байхгүй юу. Тийм хунчиртай хийцтэй юм цагаан бодоотой цай. Тэгээ ашиг тус нь болохоор ийм ашиг тустай юм байна. Ер нь харж байгаад уншиж байгаад ингээд хамгийн ашиг тустай юм л авлаа. Нэрээ ингээд өвөл иймэрхүү юм байвал нэг сардаа 1 мэг 2 удаа банштай цай хүүтэй өдөр хийгээд идчихвэл уг нь гоё те. Гадаадд байгаа хүмүүс үзчихвэл юм байд юм биш шүү. Нөгөө л нэг дээр үе нөгөө шар борцтой хийцтэй цай гэдгээс чинь амар олон төрөл болсон юм байна. Энэ болохоор Сэвгэр брэнд гэнэ. Сая хөвсгөлийн юуны ч гинөө 2 3 өөр газрын юм хийцтэй цайны бэлдэц байдаг болсон юм байна шүү. Сүүлийн үед одоо миний байнга хэрглэж байгаа юм зарим өдөр бүр ингээ хоол идэхгүй энүүгээрээ ч үнччихэд байгаа. Тэгээ зарим өдөр болохоор ер нь бол ихэнхдээ байнга юм би өглөө юм өдрийн хоолндоо идчихэж байгаа. Тэгээд өдөрт нэг чанартай хооллоод хажуугаар нь өглөө юм оройны хоолнд аль хоол бол алгасан тэр хоолны хооронд энэ хоёрыг ингээ хэрэглээд байгаа хгүй. Дийн болохоор Carrefour дээр байд юм бэлээ. Ер овёс мовёс идмээр байгаа хүнд бол ер нь л хэрэггүй. Гэхдээ бүр ингээ дан овёс идэж чаддгүй хэрнээ бас ингээ байнгын юм түүж идээд мэргүй хүнд бол гайгүй санагцсан надаа. Цэвэр шар тост игээд энэ ээж аав хоёрын надад өгсөн баншнаас нь үлдсэн банш ахгүй юу. Тэгээ шар тусноосоо хийцэн ёо энэ хараач тээ. Өнөр нь бүр алж байна. Одоо баншаа ээж буцалгаад идэндээ. Өнөөдөр ч амралтын өдөр тэгээ бас ерөнхийдөө дулаахан учраас би одоо ууланд гарах гэж байна. Бас нэг амар өглөөгөр явъя гэж бодсон. Гадаа амар жиндүү байх бах гэж бодоод. Ууландбаатар бүр цаг агаар үнэхээр яа энэ цас болцсон амар хүүтэн болсон юм шиг. Энэ тэтгэр үнэхээр гоё. Халуун гараад хийх бол бэлтгэж болов юм биш үү? Тийм.
Ёо энэ цаас халуун гараар ингэж явах бол юм. Миний энэ цасан хүмүүс хийнч гэж худлаа юм байна уу? Боллоо. Тэгэж даарч танайд мань хүрч гай болоод яах. Ёй. Машиныхаа хуцлагыг авчаад одоо хөдлөх гээд найзаагаа хүлээж байна. Өнөөдөр би нэг уралдантай шинэ кофе шоп нэгцэн гэдэг тэрэн лүү явах гэж байна. Гадаа явах хүүхдэн ч гэсэн амар муухай ол биш бай гайгүй. Тэг өдрийн 10-аар гараад ирсэн болохоор ч тэр юм уу. Ер нь их гайгүй шүү. Энэ урал нь болохоор Маршлийн гүүрний тэнд байдаг King Tower хотгонд байдаг юм лээ 127 дугаар байранд нь. Тэгээд очиод нэг хэд хэдэн төрлийн гар урлалаар хийдэг юм газар байсан. Тэгээ уух юмнууд нь л дандаа хийхэн цай гардаг юм билээ. Одоохондоо кофе гардаггүй гэд. Тэгээд будаг хусаж болно, юм эвлүүлж болно, лего эвлүүлж болно, эсвэл юу яаж болно. Янз бүрийн зураг ийм нөгөө нэг хевлээд гаргацсан юм будаж бас болно. Ялгар үүдээ цайлж. Тэрс тусгаж хүртэл урлаг хэрэгтэй байх нэ. Энийг одоо хосонгод өнгөт болно тийм. Палмастраар бутчих юм уу? За. Үгүй за бас палмастр бутчих хаашаа. Шинэ цэцгээ буудлаа. Би урлагийг мөлччихээ. Чнууд нэм мөх болчлоо юм могоо шиг. Яг бус өнгөн бол надад таалагдчих. Энэ бүр яг нөө дээр үеийн Орос канон дээр ханд нь байдаг юм шиг харагдаад байна. Нэг жоо хөдөө харагдаад байна. Нэгэнт King Tower орсных тэнцээний юм идчихээд тэрээ хоёр идэхэм хайж агаад энэ 20-30 жилүүдээ чекний газар болсон ахгүй дээ. Энд чи догбуги, чикен, тэгээд рамён тэр бүгд гардыг билээ кимбаб бас. Би Солонгосоос ирснээс хойш яг ийм солонгос амттай чик хайгаад ингээд зөндөө газар орж идэж үзсэн ахгүй. Тэгээд надад бол энэ газар амар таалагдсан. Тэгээд энэ их төгжрээтэй зам хэцүү байгаа цагт нэг газар очиод олон юм амжуулчих гэвэл King Tower руу яваад нэг өдрийг өнгөрүүлж бас болохоор л юм бэлээ. Төрс өдөр өнгөрснөөс хойш ажиглаад тахад би ер нь ингээд өглөөс олж ингээд амар стресстэй байгаа мэдээд тэгээд нөө стресслээ гээд мянга яаж чадахгүй гэдгээ мэдчихэж байгаа болохоор тэр нь ингээд миний сэтгэлд хураад ингээд өвлийн синдром болоод тах шиг байна. Өрөнд ирчихсэн одоо 12 сарын 12 хүүх 6 сар болсон юм шүү дээ 6 сар болж байгаа юм байна. Ирэхэд бол шороод хоос түгжээ ингээл тэр бол ингээд амар асуудал юм шиг санагдчихсэн чинь ерөөсөө асуудал бишээс манай жинхэнэ асуудал бол Монгол улсын хэмжээнд л үйл өнгөрсөн жилийн үйл цагаан сараар хальт ирэхэд бүр амар утаатай сахгүй бүх юм ингээд сааралтаж харагдаад стрессдэгч цаа байгаагүй зүгээр л ингээд яжид л яг цагаан сараар ирсэн байсан болохоор бүр ингээд адуу мал шиг юмд хөөгдөж байгаа юм шиг байсаар иж авал явсан. Тэлийн өвлийг ингээд 4 жил үзээгүй яж байгаа 4 жил бол хүн бүр хангалттай юмд тасах хугацаа штэ. Тэгээл нэг үйл гэдэг Монголын үйл гэдэг юм ингээд миний амьдралаас орхио одогдсон байсан байгаа хгүй. Тэгээд одоо ингээд өвөл болоод одоо л би өвөл албан ёсоор болцсон гэж бодоод байгаа хгүй яг уу 9 эхлэх болоогүй байгаа ч гэсэн одоо баг ингээл 10 хоногийн дараа 9 эхэллээ штэ. Нэгдүгээрт машинтай хүмүүст бол дулаан гараж байхгүй бол ингээд амар асуудалтай юм байна. Орой машина хучин өглөө ингээд нөгөө хучлага аавн тий ингээд начиг намхан нуруутай би миний өндөр чинь 157 ахгүй 160 ч хүрэхгүй. Тэгэхээр начиг намхан хүн бол ингээд тэ бүтэн машины хучлага өргөж тавиад машин дээрээ бүтээгээ тэрийг орой хуйлж хумж тавиад байна гэдэг бол ерөөсөө нэг ингээ өлөгхөн хийчихэр юм бол биш. Тэгээ яг би хийж чадчихагаа гэхдээ ингээд угаасаа
Хэрвээ тэх юм бол өглөө оройдоо миний гутлах хувцас амар болоод ажилдаа ингээд очиод баг хувцас сольж өмсгөр хэмжээний асуудалд ингээд орох гэдэг байхгүй. Тэгээд ингээд би зогсоолынхаа хүнд төлбөрөө нэмж төлөөд ингээд хувьчуулаад ингээд хувьчилгаа авахуулаад ч юм ингэж туслуулж байгаа нэгдүгээр. Тэгээд жохон тэр нэмөө зогсоолоод яахаар юм үнэтэй ингэж бодсон чинь би бүр нэрээ зогсоолын үн цэнийг өвөл үнэхээр ойлголоо. Зогсоолч юм бол зогсоол юм байна. Угаасаа тийм үнэтэй байхаас ч өөр аргагүй. Тэгээ хүмүүс ингэж хөөрөгдүүлд өмнөд оруулахаас өөр аргагүй ид байсан байна. Дулаан зогсоол гэдэг чинь. Одоо байр мараа солиод ингээд нүүдэл суудал хийгээ явахдаа ер нь бол анхаарч юмар юм байна. Монгол шиг юм хүүтэн нөхцөл машин гадаа ингээд зүгээр байгаад юм гэж байхгүй. Тэгэхээр ер нь дулаан гаражтай анханаас нь авбал тэр бол бас нэгэн одоо 5 тух амьдралын бас хүрэн болоод явчихж байгаа юм байна шүү дээ. Яг хоёрдугаар асуудал бол зам тээвэр. Би өмнө ингээд нэг жоохон дурдаад өнгөрсөн байгаа шүү дээ. Ингээд солон биш Монгол ингээд амар хэцүү юм аа. Үл ер нь хамгийн хэцүү юм ингээд хагирхууд юм байна ингээд. Тэгээд энийг жоохон дэлгэрүүлж ингээд ярьж өгье заяа. Тэгсэн чинь ингээд цас хурлал бол зам бүр ингээд котог болчдөг. Тэгээд ингээд зам тээвэр чинь манайх ч одоо жирийн үедээ ямар амар төгжээтэй гэлээ. Тэнгүүд цас хурлал бол ерөөсөө бүр төгжөө 2 дахин нэмэгдэнэ. Би 9 цагийн ажилдаа гэрээсээ одоо ингээд ингийн үед зам гайг үед 7 гэж гардаг байхгүй. Цас орсон бол би 6:30 гэж гарч иж 9 цагийн ажилдаа ингээд арай хийж амжиж хүчин заяа. Тэг ингээд төгжрөхөнд тул бүхнээс илүү эрт босч явж явах хэвээр. Яг төгжрөл дунд орчих юм бол ажилдаа амжиж очих нь гэх хэцүү. Тэгээд бас ингээд оройтчих юм бол зогсоол олдох нь хэцүү. Тэгээд зам тээвэр гэдэг чинь бас тэр чинь хүний аим эрүүл мэнд ингээ яригдж байгаа. Тэгээ хүний эд хөрөнгө. Тэгээ тэр бол үнэхээр тоглоом биш ээ. Ингээд стресстэй л байж амар юм биш. Жолооч бүр дор бүрнээ ингээд энэ жоохон бүрсээгээд байна тий. За одоо яах вэ? Жолооч бүр дор бүрнээ ингээд эрсдлээ тооцоод аюулгүй ингээд заага барьж явмаар байна. Тэгээ би ингээ аюулгүй байдлын заага тэгж амар 2-3 машин орохоор хэмжээний ч биш. Айлуулах энгийн үед автгаасаа жоохон ингээ заа авчингууд хажуу хавиргаас ингээд машинууд ихэж орж ирээд тэр чин тэгэл хосол болох ингээл юу штэ. Би үнэхээр ингээд хальтраад миний торомс ингээд гიშгэгдээд авч ингээд гიშгэгдсэн ч гэсэн би очиж мөрөгчүүл яах вэ тэр машиныг. Тэгэл бид хоёр хоёулаа оноогоо асуулан. За оноогоо асуултгүй дундаа шийдлээ гэхэд хин хинээс нь мөнгө гарч таарна штэ. Энэ бол машинтай хүний зовлон байлаа штэ. Би цаан чин машингүй хичнээн хүмүүс автобус харуулдаад утаан дунд бүр ингээд урдах замаач харахгүй хөрх юмтай. Би ингээд буудлын ингээд өнгөрөөд явах болгонд ингээд хардаг байхгүй. Бүр ингээд буудлын дээр баг хүн зогсох зайгүй ингээд бүр битүү шивүү хүмүүс автобус хүлээгээд ирсэн автобус нь төгжирсэн ирсэн автобус нь ингээд битүү бүр ингээд тийшээ ингээд жоохон хүүхэд одоо багангийн хүүхэд ч юм уу дундаа ингээд хүүхэд яваа орол баг бүтэж өгөхээр заяа. Яг тэгэхээр тэр хүүхдүүд чинь намхан байгаа штэ. Тэгээд би өөрөө мэддэг байхгүй би бас баа ингээд авахтай амар холоос явдаг байсан амар их ингэж бүтдэг байсан байхгүй юу. Тэгээ би ингээд толгоо зөвхөн тийшээ харуулад ингээд амьсгалдаг байсан. Тэнгүүд одоо бол бүр ингээд нөхцөл байдал ямар хэцүү болсон бэлээ. Тэгж яхад энэ хүүхдүүд чинь тэгж сайхан уушиг агаартай байхгүй байгаа шүү дээ. Тийм хүүхдүүд чинь ингээд автобусанд ороод ингээд бүр амьсгал нь богдоод ямар асуудлууд гарах вэ. Тэгээ дээрээс нь за тэгж амьсгалаа болгуулаад ч болтгоо ингээд автобусанд суумаар штэ гэр орондоо хармаар энэ даарад энэ тий. Тэгээ сууя гэхээр автобусныхаа хүрэлцээ байхгүй. Тэгэл автобусных нь хүрэлцээ байлаач 0 төгжээний дундаа ингээд хүмүүсээ яг ингээд хуваарлаад ингээд тээвэрлэх ямарч боломжгүй. Тэр Улаанбаатар хотын зохицуулалт бүр үнэхээр бүр ингээд хамаг юм зангираад бүр амар хэцүү болсон байлээ. Бүр ингээд дээрэнгээсээ Улаанбаатарт амьдрах гэдэг нь өвөл бол шийтгэл юм шиг заяа. Төгжирдэг болохоор төв замаар явдаг байхгүй. Дандаа ингээд хойгоор тойрж гэр ороолын замаар явдаг байхгүй. Тэгэл битүү манан татц утаан тунд ингээд жоохон хүүхдүүдэд хөтлөөд явж байгаа ээж аав нар эсвэл жоохон хүүхдүүд ингээд явж байгаа байхгүй. Маск ч байхгүй. Ямар ч юм стандартын маск жах бүр ингээд урдах нь ингээд үйл ялэг харагдаж байгаа тийм манантай биш өнөр нь бүр ингээд шууд хамарны энэ ууг ингээд хорсгоод шууд ингээд толгой ингээд дүнгтүүлж байгаа байхгүй. Тийм бүр үнэхээр амар хүнд төвшөнд тийм одоо утаагаараа дэлхийд номер 1 чигссэн энэ бол хүний эрүүл мэндтэй бүх юмд ингээд хор уршигтай гэсэн юм судалгаа бүх юм ингээд гарсан ийм улсад хүүхдүүд нь ямар ч маскгүйгээр ингээд хичээл юмдаа явж байгаа байхгүй. Одоо олон ажилтай уюуд ингээд гарах юм бол би шууд төвдний газар машин тавьж байгаа даа алхацдаг байхгүй юу. Ахсаа бүтсэндээ ялангуяа энэ тэнд зөксөөл олно гэж байхгүй. Тэгэл амар төвжээтэй болохоор тэгээд ингээд би алхаа явж ангууд ямар ч ингээд ийм стандарттай ийм зам юусоо байхгүй гарч юм шиг ингээл галтарч унаал нэг юмнууд ам тарих толгоогоо ингээ хаглаад ингээ хүччих юм шиг багшин дээр UB центр л алхаж байгаа байхгүй. Тэгэл бүр ингээд хүн төвжирлэг үсгээр хэмжээний хүмүүс алхаж байгаа байхгүй шантраад бүр
унаа тэргэнж болтгүй түгжирлэн ингээд олцсон ч түгжирлэн битүү. Тэгэл хүмүүс чинь нарны эртэд тарихын тулд одоо л 5:30 гэл харанхуй болж байгаа шүү дээ, үйл болсон. Тэгээ нарны эртэд тарихын тулд ингээд битүү хүмүүс алхаал. Тэгээ ингээ алхаж яахт ингээл бүр халтрахгүй хэсэг гэж байхгүй. Хуурай зүгээр хамгийн Монгол улсын төв цэг штэ тий хамгийн ингээд арчилгаатай хэсэг нь тийм байхад яана тэр гэр хорооллын гудамж талбай бол зүгээр л гулсуур готок болсон. Өдөрт хитэн хүн ингэж халтарж унж хөл гараа хугалж тарих толгоогоо хаагалж байгаа болоо. Үнэхээр харамсалтай, үнэхээр гомдмоор юм байлаа Монгол улсын ер нь бол өвлийн үйлрэлч хүн ингээл тий цас харж догдлол баярлал шинэ жилээ хүлээгээл монголчууд бол ялангуяа шинэ жил дуслаа цагаан сараа хүлээгээл миний хүүхд нас тийм л байсан. Шинэ жил хурдан шинэ жил болоосаа хурдан цагаан сар болоосаа л гэдэг хүсэл байдаг гэсэн байхгүй хурдан он гараасаа. Тэгсэн чинь одоо бүр өвлөл битгий болоосаа гэж ингэж 100 намайг ирэхэд монголчууд гэж ярьсан байхгүй манай найзад иргэн тойрныхоо ээж аав хоёр хүртэл яана чист өвөл амар цутрана гэд. Гэсэн чинь нэрнгээсэл би ингээ өвлийн синдромд ороод юу ч хийж чадахгүй ингээд унтсан ч унтсан болохгүй байнга ингээд дүнгрээл манараал ингээд тэг ингээд өглөө оройд ингээд явгууд ингээд утаан түр ингээд хамарны уг хорсоо би чинь хамарны асуудалтай шүү дээ бүр ингээд хорсоо толгой бүр байнгын дүнгтэл Монголын биш Улаанбаатар хотын. Тэгэхэд энэ ингээд бүх хүмүүс юу нь яаж байгаа юм болоо бүр үнэхээр яаж байгаа юм болоо бүр ингээд өрөвдөж гинөө би нэрээ. Би ер нь бол зүгээр ингээд ажигласан байхгүй. Төвд ажил гэр хоёр нойрхон хүмүүс бол энэ асуудлыг бол ойлгохгүй. Тэгээ ер нь бол гэр ороолын замаар явдаг хотын захуудаар амьдардаг хүмүүс бол энийг илүү сайн мэдчихэж байгаа. Гэхдээ ер нь төв хотгүй л ингээд бүр амар утааны хэмжээ бол амар байгаа. Гэхдээ төвд бол бүр арай гайгүй бастай нэг 2-3 байдлын цаатахыг харахтайгаа. За гэр ороолын зам руу орол бол юу ч харагдахгүй шүү дээ. Бүр машин барихад ч хүртэл амар хосолтой юу ч харагдахгүй. Тэгээд додгүй тод гэрэл асаамаар идэг хажуугаар явж байгаа хүндээ гай болчих юм болов гэл сүмээсэн гэрлэндээ ингээл уртхаа хитэн тийшээ хараал тэг ингээд нэг зодулсан гүлэг шиг ийш тийшээ гүлэн гэж хараал хутанд ингээд чигсаад асуудал яг шийдэгдэх юм болов яг юу яаж явагдах хэвээр юм болоо энэ дэлхийн нийтийн одоо дэлхийн нүүб зүг юу гэдэг дэлхийд ингээд байгаль орчны юм хум гэж байдаг л байлгүй дээ. Тийм юм хум руу н одоо монголчууд нийлээд ингээ өргөдөл бичих хэвээр юм уу? Эсвэл ингээд сайхан хилтэй устай хүмүүс нь нийлээд ингээд гадаадын том сайтууд руу бичлэг хийж явуулах юм уу? Хэдүүлээ бол энэ Монголын улс төрчтэй бол тэмцэж чадахгүй юм билээ. Тэгэхээр одоо дэлхий рүү л гуйсан хүсэлт тавьсан тийм л одоо ийм арга хэмжээ надад бол үлдээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ мэдээж энэ утааг багасгахын тулд хамгийн түрүүнд бол угаасаа гэр ороолын дахин төлөвлөлч үү дээ. Тэгэл бүх хүмүүсийг байранд оруулж чадах юмаа гэхэд ядаж энэ нүүрс төлөвлөлтийг нь бүр тэр чигтэн зогсоохоод нийтээр нь халаалт тгий ихээр одоо тог цоглохын асуудалтай Монгол улс одоо ингээд бараг зундаа ингээд тог цоглоханаа дийлэхгүй тогоо тасдуулна гэдэг юм гэх юм мэдэхгүй би одоо яг энд бол мань мачиг хүний бол толгой ажилтдаг бол юм биш зүгээр л стресстэй гомдож л мэдхээр юм байлаа. Тэгэхээр ингээд боловсралтай энэний талаар байгаль орчноор сурсан ялангуяа юм утаа тий хот төлөвлөлтөөр диплом бичиж гадаад дотоодод төгссөн монголчууд минь энэ үед гой дуурайд өгөөч ээ. Хэдүүлээ ингээд энэ дэр арга хэмжээ авъя л да ямар аимшигтай юм бэ. My god. Ахгүй тэрэлж мэрэлж ингээд ойрхон ингээд салхинд гарыг гэхээр таньдаг хүн байхгүй болохоор заавал тэр үйлчлэгээний газруудаар үйлчлүүлэн нөгөө үйлчлэгээний газрууд нь тэнгэр тулсан хүнтэй баг үйл нэг удаа явбал ингээд болохоор байгаа. Тэгэхээр ингээд мэдгүй би бол энэ талаар бол өөрөө нөгөө юу ч хийж чадахгүй яхаж мэдэхгүй болохоор зүгээр л стресстэй жилж чадчихээн да. Тэгээд ямар ч байсан нэг иймэрхүүл байна. Би 100 ирээд үнэхэр клиптчихсэн байна. Тийм юмд би стресстэй явсан даа өөрийгөө бүр ивэ гэж бодчихээн. Чиний зовлон юус эхлэх байсан ба штэ гэж хэлмээрэн өөртөө. Тэгээ ямар ч байсан энэ хүртэл бичлэг үзэнд баярлалаа баяртай.